Та хөх төрмөс сургалтын төвөөс өртөөлөн буулгасан сүнс ба сүнсний ертөнц судрын төгсгөлийн 4-р бүлэг буурлуудтай хөөрөлдсөн асуулт хариултын хэсгийг сонсох гэж байна. Сүнс дотор ямар эрчмүүд байдаг вэ буурлаа? Хорвоо дэлхийд байгаа эрчмийн, огторгын, далд ертөнцийн, аргын ертөнцийн гэж 3 төрөлд хуваана. Огторгын эрчим дотор аргаас үүссэн эрчмүүд хувирсан хэлбэрээр байх боломжтой. Далд ертөнцийн эрчимч мөн адил огторгын ертөнцийн эрчим дотор хувирсан эсвэл хувираагүй хэлбэрээр байх боломжтой. Далдын болгон аргын ертөнцүүд хоорондоо ялгаатай. Бие доторх цусыг хүчил төрөгчтэй, хүчил төрөгчгүй гэж хуваагдагтай адилаар бэлэг ертөнцийн эрчим нь сүнсгэл оршихуйд илүүтэй нөлөөлдөг бол аргын ертөнцийн эрчим нь бодит эдээс үүсэн хүмүүний биед хүрч үйлчилдэг. Аргын, бэлгийн, огторгын, хөрс шорооны эрчмүүдийг тусдан салгах боломжтой. Учир нь бүрэн хуваагдаж салаагүй байдаг. Харин огторгын, бэлгийн, аргын эрчмүүд бүгд дэлхийд нөлөөлдөг тул тусад нь салгахад хэцүү бөгөөд эдгээр эрчмүүд дээр хөрс шорооны эрчмүүдийг мөн багтаан 4 болгоно тооцдог. Гэрлийн эрчмүүд. Гэрлийн эрчмүүд нь зөвхөн сүнсгэл биеийн орших орон зайг эрчимжүүлнэ. Хүмүүний махан бие дотор сүнс оршихын тулд орон зай хэрэгтэй бөгөөд энэхүү орон зай нь гэрлийн эрчмүүд буун, тэтгэснээр бий болдог. Цацрагийн эрчмүүд. Цацрагийн эрчмүүд сүнсгэл биеэс илүүтэй арга биед нөлөөлж хоёр биеийн хооронд эрчмийн хувирлуудыг үүсгэж байдаг. Эрчмийн өнгө. Эрчмийн өнгө гэж сүнсний дотор байгаа эрчмийн орон зайг хэлж буй юм. Өнгнөөс эрчим ялгарна гэж хэлж болохгүй. Харин хар, цагаан, хөх гэх мэт өнгөний эрчмүүдийн ялгарлын орон зай гэж бий. Сүнсний үйл хэрэгт мөн сүнсний оршин тогтноход шаардлагатай хэрэгцээт эрчмүүдийг өнгөтэй эрчмүүд гэлж хэлж болно. Хүмүүний сүнсийг цагаан өнгөтэй гэж хэлдэг нь уг сүнсний ялгаруулж буй, авч буй, хувиргаж буй, ашиглаж буй эрчмүүдийг нь хэлж байгаа хэрэг. Жишээ нь улаан өнгийн эд зүйл байлаа гэхэд улаан өнгнөөс нь бус улаан өнгөтэй оршихуйгаас эрчим ялгарна гэж ойлгох хэрэгтэй. Гялба. Гялбаг сүнсний өөрийн завсрын эрчим гэж үрсийн аргачлах ухаан үгээр илэрхийлж болно. Сүнс ямар нэгэн алдагдалд орвол түүнийгээ гялбанаас нөхнө. Нэг үрийн сүнс дайн тулаанд ороод шархтан гаргүй боллоо гэхэд түүнийг нь гялбааны эрчмээр нөхөн аривдуулах боломжтой бөгөөд махан биеийг ангаах, засах үйлэнд илүүтэй ашиглагдана. Соронзон эрчим. Соронзон эрчим нь хүмүүний бодит биед илүүтэй үйлчлэнэ. Биеийг доош татан жингүүдүүлэхгүй оршооход эсвэл биеийн эд эрхтнүүдийг зөв байрлалд нэг хэвэнд тогтоодог. Хүрдүүдийн эрчмийн эргэлтүүдэд нөлөөлнө. Урд туйл юм уу хүчтэй соронзон эрчмийн орон зайд очвол маш хүчтэй соронзон эрчмийн нөлөөллөөр хүмүүний махан бие биеийн эсүүд салан задарч мэднэ. Эсвэл биеийн эс бүрийн эрчим хэмийн эргэлтийг
өөрчлөн. Уурэг тархины гадуур эерэг сайн эрчмүүд урсан байлаа гэхэд эрчимгүй буюу саармагжуулах боломжтой. Харин сүнсэн биед бол сүнсний ялгаруулан гаргах эрчмийн урсгалыг хариуцна. Цахилгаан эрчим. Цахилгаан эрчим нь сүнсэн биед бараг нөлөөлөхгүй ч арга биед хүчтэй нөлөө үзүүлнэ. Харин байгаль дээрх цахилгаанчсан хүчтэй эрчим буюу аянга бол сүнсэн биед нөлөөлдөг. Ийм хүчтэй эрчим сүнсэн биеийн эрчим хэмийн урсгалыг хүчтэйгээр зохин, бүглэрсэн урсгалыг хүчтэй болгон нээж чадна. Тэнд аянга цахиж байхад энд буй үрсийн биед цахилгаан хүрээгүй байсан ч нөлөөлнө. Аянга цахилгаан, гялба, нэргэлтийн эрчмүүд орон зайгаар тархан сүнсэн биеийн бүглөөсүүдийг нээж сүнсний хүрдүүдийг идэвхжүүлэхэд дэмтэй. Нарны эрчим. Сүнс ба ил бие хоёрын хоорондын хамгийн том холбоос бол наран ижийн эрчмүүд. Нарны эрчим хүмүүний сүнсэн биеийн наран хүрд буюу халуун амин чанарын эрчмийг идэвхжүүлж, ил биеэс ялгарах эрчмүүдийг хуургаж, сүнсэн биед нийцтэй эрчмүүдийг зохилж үүсгэнэ. Сарны эрчим. Сарны эрчим нь сүнсэнд агуулгдсан хүч, ухаан, шид, мэдрэмж, мэдээлэл бүгдийг арга бие рүү хувиргахад оролцох бөгөөд уг эрчмийн нөлөөгөөр сүнсний өөрийн чадвар нэмэгдэж, махан биеийн мэдрэмж сайжирдаг. Сарны эрчим сүнсний чадвар, мэдээлэл, мэдрэмжийг арга биетэй илүү холбодог учраас зөв бэлгийг тэтгэн өгч, эрчмийн орон зай дотроо сүнсний эрчим мэдээллийн орон зай нэмэгдэнэ. Радио долгионы эрчим. Радио долгионы эрчим биед тэгж их нөлөөлөхгүй ч гоцгойд чадвартай цөөн хитгэн үрсэд нөлөөлөн идэвхжилтэй байдаг. Тийм үрс агаарын урсгалаар дамнах радио долгионтой холбогдсон дуу болон яриаг сонсох чадвартай байдаг. Гэхдээ одоохондоо тийм үрс хараахан бэнтлээгүй байна. Эдгээрээс гадна цэцэг, мод, чулуу, шороо, гол мөрний гэх мэт байгалийн бүх эрчмүүд болон бусад гарих эрхсүүдийн, ай оршихуйдын эрчмүүд ч хүмүүний сүнсэнд байх боломжтой. Оддоос гэрэл, гялба, туяа, эрчим, цацраг ялгардагч ихэвчлэн эрчмүүд биед ирнэ. Энд буй хүмүүний сүнсэн биеийн дотор өөр төвд байгаа хүмүүсээс ялгарах эрчмүүд ч бий. Хамгийн ихээр байдаг нь өнгөрсөн одоо ирээдүйгээд бүхий л үеийн мэдээллүүд тэр дотор нь эрчим хэлбэрээр хадгалагддаг цаг хугацааны эрчмүүд бий. Аргын эдүүдийн эрчмүүд бас зоглоно. Түүнчлэн өгөгдлийн эрчмүүд гэж бас бий. Жишээлбэл нэг хүмүүний махан сүнс дотор тухайн сүнсний хийж бүтээх үйлүүд, чадвар, хүч шид гэх мэтийн өгөгдөлтөө эрчмүүд байдаг. Хар нүх, хар орон зай. Хар нүх дотор эрчим устдахгүй хувиран өөрчлөгдөнө. Хар эрчмийн орон зай дотор задлах үйлс өрнөд бүрэн задраагүй, бүрэн хувираагүй эрчмүүдийг хар нүх рүү аваачна. Хүмүүний сүнсийг шийтгэх зорилгоор хар нүх рүү аваачин 70 орчим жил байлгаад буцаагаад хүмүүн болгонд төрүүлдэг гэж нэгэн Орос их сурвалж дээр бичсэн байгаа. Тийм зүйл байгаа юу бурлаа.
Хар нүх рүү бол аваачихгүй. Хар нүхний эргүүлгийн хаагур нь хувирсан эрчмүүд гарах вэ бурлаа. Хасын эргэлдэж буй эргүүлгийн орж байгаа хэсгээр буцаж хувираад гарч болно. Мөн хасын мөчүүдээр буюу хүнд нь дотроо үлдээд хөнгөн нь гадагшаа шидэгдэн гарна. Хар нүхний төвд арга ухаанаар харагдах юу ч байхгүй. Тэр дотор зөвхөн эрчмийг хувиргаж байгаа хүчүүд л бий. Хүмүүнийхээр бол ходоод байх нь. Бэлэг ертөнцийн үйл хэргээр бол тэр дотор хар нүхний эцдийн эзэнт гүрний тайтай өргөө байгаа. Ирсэн эрчмүүдийг хувирган нийлүүлнэ, задлана, хуваана, хураана гэх мэтээр хамгийн дээд хэмийн задралууд тэнд явагдах бөгөөд өндөр хэмийн эрчмийн эргэлтийг үүсгэж буй учраа хасын эргэлдэх ба хас эргэлдэж байж л тэр өндөр хэмийн эрчмийн эргэлтийг үүсгэдэг. Хар нүхний эзэд жамуух хаантай ямар холбоотой вэ бурлаа? Жамуух сэцний үүрийн үйл хэрэг нь хар ертөнцийн хийгээд хар муу сүнсүүдийн үйл хэрэгт илүү хамааралтайгаар үлсийг дүүргэдэг. Хар нүхнээс хар сүнсийг төрүүлэх боломжтой болов бурлаа. Энэ ертөнцид бус далд ертөнцид үүснэ. Мөн тэндээ хорин, устгана, задлана. Анхны хар эрчмүүдийг энэ хар нүхэнд үүсгэсэн үү бурлаа? Аль хар нүхийг хэлж байгаа юм бэ үрс? Манай сүүн замын эсрэг орших хар нүх бурлаа. Тэр хар нүхэнд үүсгэсэн гэхээс илүү тэр дотроос гаргаж ирсэн гэвэл илүү оноо. Тэр хар нүх дотроо хар эрчмийн орон зай, хар эрчмүүдийг хувиргаж бий болгох боломжтой. Тэдгээр хар нүхнүүдээс хар эрчмүүдийг татан буулгаж авчирсан. Авчирсныг эргүүлээд дээш илгээсэн. Одоо ч илгээж байгаа хар нүх дэлхийн ээж хоёрын хооронд байнгын эрчмийн сүлэлдээ өрнөж байгаа. Хар орон зайн хамгийн том төлөөллийг хэлж өгч болох уу? Одон гэр, мананцар эсвэл огторгуйгаар нь бурлаа. Үүнийг нууцлаа даа энэ удаад. Сүнсний эрчмийн тоосонцор дотор мэдээллээс гадна юу байдаг вэ бурлаа? Сүнсний ширхэглэг буюу тоосонцор, эрчмийн ширхэглэг буюу тоосонцор хоёр нэг утгатай. Эрчмийн ширхэглэгийг авч үзэхийн тулд сүнсний нэг хэсгийг авч уншиж байгаатай адил зүйл. Ширхэглэг ба тоосонцор нь сүнсний мэдээллийн бөөгнөрөл юм. Тоосонцор дотор хоруу чанар, удам угсааны мэдээлэл, зорилго, өөрийгөө нөхөн төлжүүлэх чадвар, өөрийн мэдэлд байх захиргааны мэдээлэл, өөрийгөө устгах ухаан, өөрийгөө эрчмээр хувиргах мэдээлэл гээд бүх мэдээллүүд байдаг. Тоосонцор нь буужгансан эмх замбраагүй байдаг бол ширхэглэг нь эмх зэгцтэй байна. Энэ цагийн хар Аадам бөөмийг хилээд байна уу бурлаа? Түүнээс ч харьцангуй жижигхэн бий. Атомын цөмийг тойрсон электрон хоёрын хооронд хоосоо орон зай байгаа тэнд байдаг болов бурлаа. Цөмийн дотор болон гаднах орон зайд мөн электрон доторч бий. Өөрийгөө устгах ухаан гэдэгт жишээлбэл юу байх вэ бурлаа? Ямар үйлийг хийвэл өөрөө мөхөх вэ гэх мэтийг хэлж байгаа юм. Эрчмийн ширхэглэгийг уншиж сурахын тулд зөндөө юм болно эцтэй бурлаа. Ариун үйлс өрнөнөө. Сүнсний тоосонцорыг уншиж байхад түүнд буй ирээдүйн мэдээллийг аврахын тулд ирээдүг рүү аялах эрхийг яаж авдаг вэ бурлаа?
Энэ бол хоорондоо ямар ч холбоогүй. Ирээдүрөө аялна гэдэг өөр үйл хэрэг. Ном дэлгээд уншиж буйтай адил шууд уншина. Нэг амин сүнсний үүсэлтэй үрс байх юм. Тэр ямар учиртай вэ борлоо. Нэг амин сүнсний үүсэлтэй үрс ариун тохиодоггүй. Тохиогч ёсгүй. Нэг орон зайгаас үүссэн эсвэл ээжгүй хоёр нэг амин сүнстэй байлаа гэхэд эхийн сүнсний мэдээлэл бүхэлдээ үрд нь хуваагдан хүрсэн эсвэл үрд нь дахин нэг хувлаад буулгасан байх боломжтой. Их үр хоёрын хоорондын амин сүнсний идэвхжил, хэм, үйл хэрэгүүд маш адил байвал ийм байх боломжтой бөгөөд эргэсэн одон гэрүүдээс л ингэж ирэх боломжтой. Тэгэхээр тэд нас барахтаа нэгнийгээ дагуулдаггүй юм байна гэж ойлгож болох уу? Эсвэл хооронд нь салгах уу буурлаа. Арга ухаанаар бол өөхөхгүй, бэлэг ухаанаар тэр хоёрын амин сүнсний үлийг заавал салгана. Эсвэл амьд байгаад нь идэвхжүүлэн үлдэнэ. Хар нүхнээс хувиргалд явагдаад үүр туяанууд үүсдэггүй буурлаа. Туяанууд үүсэх боломжтой. Туяанууд үүсч байгаа учраас тэнд хар нүх байгааг үрс та нар танин мэдэж байгаа юм шүү дээ. Гэтэл зарим хар нүхнүүд огт туяа үүсгддэггүй бөгөөд тийм хар нүхтнүүдийг бэлгээр оршдог гэд байгаа юм. Зарим хар нүхнүүд зөвхөн ямар нэгэн орон зай, оршихуй дээр байрлана. Гариг ирэхс, мананцар, тоосонцрууд нь өөрсдөө хар нүхний үлийг дүрхэх боломжтой. Хар нүх гэхээр заавал хүчтэй эргэлзсэн орон зай биш. Харин эрчмийн олон хувиргалтыг хийдэг хамгийн дээд хүчтэй орон зай бөгөөд тэр дунд бага хэмийн эрчмийн хувиралтыг үүсгэж байдаг. Орчлонгоор дүүрэн том жижиг хар нүхнүүд байгаа бидтэй буурлаа. Тэглгүй яах вэ? Огторгуй дүр нь хідэн нүхэд байдаг вэ? Тоогоор нь хэлж өгч болох буурлаа. Тэр олон нүхнүүдийг яг тэд байдаг гэд хэлчихвэл болохгүй. Учир нь өдгөө үрс нэг хар нүх, нэг цагаан нүх байдгийг л нийтээрээ зөвшөөрдөг байна. Олон болчихвол толгой нь эргэжгүй буурлаа. Тийм. Заримаас нь дурдвал огторгуй доторх нүхнүүдэд багтах уу, гариг дотор багтах уу, эсвэл орон зай дотор багтах уу гэд тогтооход бэрхтээ. 800 гаруй оршихуй байна. Яг одоо бол нүх гэдгээр тогтоод байгаа нь 11,762 өвгтийн тогтоосноор одоогоор ийм байна гэж үздэг. Шинжлэх ухаанчид хизээ нэгэн цагт шинжилж үзээд нүх мөн биш гэд бүүн маргаан үүсэндээ тиймээ буурлаа. Тэглгүй яах вэ? Манай дэлхийд энэ нүхнээс олон хүн ирж төрж байгаа юу? Хэрвээ байгаа бол ямар үйл хэрэгтэй вэ? Цагаан нүхнээс ирсэн сүнс бидний дунд байна лээ буурлаа. Их бага нүхнээс ирж буй сүнсүүд байгаа нь үнэн. Байсан, байхч болно, ирэх ёстой. Яагад гэвэл цагаан, хар, том жижиг гэлтгүй бүхий л нүхнүүдээс эзэд ирдэг. Дэлхийн ээж тухайн үед ямар эрчим хэмийн давтамж, бүрэлдэлтэй байна вэ гэдгээс хамааран хаанаас илгээх нь тогтоогдно. Тэд ирж байж цагаан, хар нүхнүүд хоорондын эрчим хэмийн холбоосыг эхлэн бүхлэн. Инх тунхын үлийг өрнүүл. Хүмүүсийн биед байх нь цөөн, нүхнүүдийн эзэд амьтдад илүүтэй ирж буудаг. Цагаан нүхнээс ирсэн сүнс байлаа гэж бодъё. Хэлхийн
Цагаан нүхнээс ирсэн хүмүүсийн үр сад байх ёстой юу? Эсвэл хамаагүй байдгүй буурлаа. Энд тэнд хаа сайгүй газар нутаг ялгалгүй буун ирдэг. Тэдний онцлог давуу чанар нь юу байх вэ? Тэр нүхнээс ирсэн байна гэх онцгой шинж би юу буурлаа. Хоорондоо их өөр, зарим нь их өглөгч, инэрэнгүй байхад зарим хар нүхнийхэн тун хорон санаатай, ихэнх хүүх нүхнийхэнтэй зүн хийгээд бодол, урд дүй ихтэй байхад л зарим хүүх нүхнийхэн яхир гимээр содон байх боломжтой. Дунд баг нүхнүүд юм уу орон зайнуудаас ирж буй үрсэн тийм гих ялгагдах шинжгүй. Дээд хүч ихтэй нүхнүүдээс ирсэн үрсэл маш гойд ялгарах боломжтой байдаг. Нэг цаг үед цагаан нүхнүүдийн үрс хэд байх боломжтой вэ буурлаа. 216,000 орчим байх боломжтой. Хар нүхнээс хэд байх вэ? Тэр яхир харамж гэд буй муухай аршнууд хэд байх вэ буурлаа. Хар нүхнүүдээс ч ялгаагүй сайхан сэтгэлтэй, өглөгч, инэрэнгүй, нэгүүлсэнгүй гэд олон төрлийн үрс ирж байгаа. Тэд дээд тал нь 816,000 орчим байх боломжтой. Эрчим задрвал юу үлдэх вэ буурлаа. Нэг тоо бодуулъя. Нэг дээр нэгийг нэмэхэд хэдвэ? Хідэж байж магадгүй штэ. Яагаад тэр вэ? Нэг тусал усан дээр нэг тусал нэмээд хоёр тусал гэдэггүйтэй адил нийлээд нэг байж болно. Юу гэдгээс шалтгаалах байх гэж боддгоо. Өмнө нь бол нэг дээр нэмэх нь нэг, тэнцүү хоёр гэж боддог байлаа. Дараа нь тэгж бодгоо байсан буурлаа. За тэгвэл нэгээс нэгийг хасаад хэдвэ үрс? Нэгээс нэгийг хасвал нэг үлдэнэ гэдэг. Гэтэл энэ нэг зүйлээс хэсгийг тастаад авсан ч нэг хിവэр үлдэх нь бас бий байна буурлаа. Эрчим, туяа, цацраг бол үүнтэй чинь яг адил. Эрчим задраад эрчмэл бол үгүйдэл тоосонцор үүсч болно. Туяа цацрагууд задраад эрчим болно. Эрчим нь цааш задарч ялгаагүй л эрчим болно. Эргээд туяа цацрагч болно. Юу ч болох боломжтой. Эцсийн задрал нь тийм болж дуусна гэж тунгааж болохгүй. Сүнс задарсаар эрчим болоод эргээд сүнс болдогтойч адил юм даа. Гялалцсан эрчим, цагаан эрчим, сарны эрчмээр сүнсний ямар гэмтлийг засах вэ буурлаа. Гялалцсан эрчмээр сүнсний өөрийн чадварт тулгуурласан засах үйлийг түргэнэ. Үнэрлэх чадвартай сүнс нь чадвараа алдлаа гэхэд эргэн сэргээхэд ашиглана. Цагаан төрлийн эрчмээр сүнсний арга юм уу бэлэг чадварыг эсвэл орон зайг засаж болно. Жишээ нь сүнс өөрийн эрчмийн хүрдүүдийг эргэлдүүлж чадгаа байлаа гэхэд түүнийг энэ төрлийн эрчмээр сэргээж болно гэсэн үг. Сарны эрчмээр илүү зүн, мэдрэмж, чадвар, судал, нүхнүүдийг нээж хүрдүүдийг эргэлдүүлнэ. Хар сүнсэнд олцлогдсон сүнс олзонд байх хугацаанд юу хийдэг вэ буурлаа. Үрсийг хүлээд тавьчихвал яах бол зарим нь хорон давтан унтана, зарим нь үйл хэрэгээ дүүргэнэ. Хорионоос мултрах гэж үзнэ, зараалд шогшино. Эсвэл хорлолд автах буюу хөдөлбөл бэртэхүйц байрлалд оршино. Игэл жирийн сүнсний өөрчлөлтөнд орсон сүнсийг эргүүлж хэвийн болгоход анхаарах зүйл юу байх вэ? Сүнсний гар хүлэйг нь тасалчихсан байлаа гэхэд авчраад нийлүүлэн бүтэн болгоход
гэсэн утгаар асуулаа бурлаа. Сүнсийг нь авчирсан бол хамгийн түрүүнд шууд дотор нь ороод үйлсээ хийж болох үз эрчмийн орон зайг нь бэлдсэн байх ёстой. Дараа нь эрчмийг тэтгэнэ. Мөн яагаад дахин гараад байна вэ гэдгийг нягтлж гаргахгүй байлдлах талаас нь чиглэсэн үйлийг хийнэ. Мөн тэр сүнсний чадвар химийг хэвийн байдалд оруулан өлсөж цангасан бол тэр эрчмийг авчирч өгөх хэрэгтэй. Эдлэлүүд нь гээгдэж дутсан байвал түүнийг нөхөж өгөхөөс гадна эрчим химийн орон зайг таарсан хэвэнд оруулах хэрэгтэй. Хин нэгний сүнсэн бид хар туяагаар хийсэн сум зоогдсон байлаа гэхэд түүнийг шидийн хүчээр задлаад устгасан дээрүү эзэн рүү буцаасан дээр болов бурлаа. Буцаагаа дэлгэчихвэл эрлийн дэнс дээр өөрөө буухаас гадна дайныг эхлүүлэх боломжтой. Тиймээс шууд устгах нь зүйтэй. Устгахдаа хар, цагаан эсвэл шар улаан туяаг илүүтэй ашиглавал задарч чадна. Гомдол хорслын эрчмийг яаж задалбал илүү хялбар вэ бурлаа. Сүнстэй нь шууд хөөрөлдөн ухааруулж үүсч болох хор уршгийг нь тайлбарлан таниулах хэрэгтэй. Гэхдээ хувь хүмүүнд бас таниулан өчөх хэрэгтэй. Зарим тохиолдолд чи өөрийн гомдол хорслыг тэдэн гаригийн дотор тайлж байхгүй бол болохгүй шүү. Хэрвээ тэгэхгүй бол тэр үйл хэргийг тэгнэ ингэн гэх мэтээр болцол тавьж бас болно. Эрчмийн үүсэл гарлыг цаг хугацаагаар нь аялж мэднэ гэдэг. Тэгэхээр далд ертөнцтэй харцдаг хүн бүр цаг хугацаагаар аялдаг гэсэн үг үү бурлаа. Үгүй ээ, өмнөхөн хэлсэнчлэн эрчмээс нь шууд мэдээллийг уншиж болдог. Зарим аялагч үрс мэдээллийг тандаад шууд тэр цаг үе рүү аялдаг шүү дээ. Асар их хөөрлийн үед хайрлах, чин сэтгэлээс уучлах, голдоо ортол үзен ядах, сэтгэлийн гүнээс талархах, маш гүн гониглох зэрэг тохиолдлуудад ямар эрчмүүд ялгардаг вэ бурлаа. Чин сэтгэлээс баярлах нь хүмүүний хувьд өөр байх тул хоорондоо тис өөр эрчмүүдийг ялгаруулан гаргана. Ингэж гарган буй эрчим бүхэн нь нэгд өөрийн сүнсэнд одоо буй эрчмээс, хоёрт өөрийн онцлогоос, гуравт ямар зүйлд чин сэтгэлээс баярлаж буйгаас хамаарна. Хайрлаж мэлмэрэн баярлаж байна уу? Эсвэл хэн нэгнээс бэлэг аваад чин сэтгэлээс баярлаж байна уу гэдгээс хамаарч өөр эрчмүүд ялгардаг. Ерөнхийдөө тийм эрчим ялгарна гэж томилох боломжгүй. Сэтгэлийн баяр багтал талархалтай үед хөнгөн зөөлөн эрчмүүд ялгарч байгаа юу бурлаа. Үгүй ээ, зарим үрс гинтийн цорчирдуулам хурц эрчмүүд гаргана. Зарим нь тун түлхүүн, тайван эрчим гаргана. Бурхан багш бусдыг хайрл гэж сургасан байдаг. Хайрын эрчим аль ертөнц рүү очдог вэ бурлаа. Аль ч ертөнц рүү очно. Би энэ судрыг хайрлалаа гэхэд сударт миний хайрын эрчим хүрнэ. Өөр нэгэн үр өвөг дээдстэй талархан хайраа илгээвэл өвөг дээдсэд нь хүрнэ. Үр чи энэ гарагт өөртөө баярлан хайрын эрчмэд үгээвэл үр ч хамтал хүрнэ шүү дээ. Өвгөн би энэ авдрыг хайрлаад байда. Тэгвэл Тэнгэрт буй Бурхан багшид миний хайрын эрчим хүрэх болов. Гэхдээ эрчим хэмээн мэдээлэл бүхэнд нь огторгүйд дээшээ хүрдэг учраас хааж хүрэх боломжтой.
Хэнийг хайрлан тэр эзэнд, юуг хайрлан тэр зүйлд хайранд хүрч байдаг. Оюун бодлын тамхтан үр ямар эрчим, цацраг, гялбаа, өнгө гэрэлтэй үйл хийж чадах вэ? Та нэгэнтээ оюун бодлын тамхтан хүмүүн тийм ч хүчтэй үйл хийж дөнгөдөггүй гэж айлцсан. Ямар ч байх боломжтой. Жирийн хүмүүн өөрт нь хар сүнсний улбаа байна гэдгийг яаж мэдэх вэ бурлаа? Хар сүнсний улбаа байгаа нь ямар нэгэн юм хойноос нь тагаад буй мэд, хажууд нь ямар нэгэн юм буй мэд санагдах, эсвэл биеийн эд эрхтэн өвдөх, үйлс нь болгоо байх гэх зэргээр зохилж илэрнэ. Харин хар муу эрчим наалтсан, тогтсон байгаа нь тийм амархан илэрч үзэгдэхгүй бөгөөд их удаан салаагүй байхааваас илэрч мэдэгдэх боломжтой. Ямар нэгэн хар муу эрчим бие дээр суусан байлаа гэхэд эхлээд жихүүзэж байгаа мэт биед таагүй мэдрэмжийг төрүүлнэ. Багахан зүйлд амархан уцаарлан аяглана. Ямар нэгэн үйлийг хийхдээ таагүй муу мухай бодол төрөн муу үгс амнаас гарах гээд байдаг болчихдог. Мөн биеийн хүрдний харалтаа жилэрхэх, таагүй мэдрэмж төрөх, биеэр зурс хийх юм уу, жирвэлцэх, туниа муутай болох, залхууралд амархан автах зэргээр илрэх боломжтой. Ямар нэгэн эдээр шалгыг гэвэл хөх төмрийг дээсэнд гогдож байгаад хоёр төмсгний голоос багахан дээр бэлгийн мэлминий харалдаагаас эхлэн хоолой хүртэл доош унжуулан байрлуулад эргэлтийг нь ажиглаж болно. Эсвэл төвлөрөн суугаад зүрхэн хүрд болон долоон хүрд дээр бүхий л анхаарлаа төвлөрүүлэн өөрт хар муу эрчим байгаа үгийг шалгаж болох бөгөөд тэгж тандах үед таагүй мэдрэмж төрөх, эмх замбраагүй таагүй бодлын урсгал хөврөх, эсвэл амар тайван тогтож өгөхгүй байх, ямар нэгэн үйл хэрэгт амархан зовиорлох, өвдөлтүүд дотор муухайрах, муухай бодлууд илэрх нь хар муу эрчмийн улбаа буйн шинж. Харин бодлоо төвлөрүүлэн завлан сууж байгаад өөрийн бие дээр бус арьсаа дагуулan тандан мэдэрч үзвэл таагүй бодол хийгээд огиудас дурах, айдас, сандрал, тэвдэл, салгалах мэдрэмж төрж толгой иргэн нүд бүрэлцэх нь мөн хар муу эрчим буйг илтгэдэг юм. Лагаар ямар заслыг хийдэг вэ бурлаа? Лагаар засал хийх үед зөвхөн өөрийн махан биед наалтан тогтсон өнгөний буюу сүнсний эрчмүүд засагдаж ил биеийн гадуур байх эрчмийн орон зай цэвэрлэгдэх боломжтой. Харин биеийн дотор эсвэл үүлийн үр, туяа, цацраг, гэлбааны эрчмүүд лагаар засагдахгүй. Хар муу сүнсүүдж сарнахгүй. Зөвхөн эрчмийн урсгал цэвэрлэгдэх бөгөөд маш сайн цэвэрлэж чадвал тэдгээр хар муу сүнс, туяа, цацраг, гэлбаг эрчмийн хүчтэй цэвэр урсгал өөрөө засах чадвартай. Хар муу үгийн эрчмээр үүссэн сөрөг эрчмийг хайрын үгийн эрчмээр засах уу бурлаа. Засч болноо. Мэдээж хэрэг ийм эрчмээр засагдахааргүй хар муу сүнсүүд болон хар муу үеийн эрчмүүд ч олон бий. Заавал эсрэг утгатай үгч биш л дээ. Хамгийн дээд хайрын нинжин сэтгэлийн угаас гарч буй үг бүр засч чаддаг. Мунхаг гисээр байгаад мунхаг боллоо гэхэд энэ аргаар засч болно. Хүчтэй шүү, өглөвч шүү, бүх хүс нь ариун дэлгэр байгээ гэдэг юм уу? Сэтгэл зүрхний угаас хайрлан гарвал ямар ч үгээр
засагдах боломжтой. Зарим нэг тохиолдолд хармун үгийн эрчмийг сайхан сэтгэлийн угаас айлтвал засагдах боломжтой байдаг юм шүү. Жишээ нь муу мухай үгсийг байнга хэлж хэвшсэн үрсэд тогтсон үгийн муу эрчмийг мунхаг гэдэг үгийг чин сэтгэлийн угаас гаргаж хэлбэл засагдах гэх мэт. Ямар нэгэн хортой эрчмийг засах, дарж устгахдаа харшилтах өөр хортой эрчим засах уу, эсвэл цагаан эрчмээр засах нь илүү үр дүнтэй юу буурлаа. Хортой эрчмийг эхлээд ямар нэгэн сайн, цагаан эсвэл зөв эрчмийн урсгалтай нийлүүлэн хорийг нь сааруулах хэрэгтэй. Дараа нь зөв сайхан нийцэмжтэй эрчмийг түүнд шингээж заснаа.